улсын их хурлын гишүүн бол ер нь бол бид бол энийг хөөцлөх хэрэгтэй юм билээ. Улсын их хурлын гишүүн бол 2 бүрийн эрхийн хугацаанд л ажилладаг байя. Тэгээд нэг удаа завсарлага авдаг бай. Тэр нь бол хуулиар завсарлага авдаг. 2 бүрийн эрхийн хугацаанд дараалан ажилласан улсын их хурлын гишүүн бол 3 дахь удаагийнхаа их хурлын цикл дээр бол заавал завсарлага авч өнждөг. Тэгээд 4 дахь 5 дахь дээр орж ирэх нь бол хуулиар нээлттэй байх ёстой юм байна гэж бодож байгаа. Яг гэх юм бол одоо бид нар ингээд эргээд харахаар зэрэг улсын их хурлын танхимд бол 20 жил суудсан, 16 жил суудсан, 25 жил суудсан, 30 жил суудсан улсын их хурлын гишүүд байна. Тэр хүний амьдрал бол нэг бүрийн одоо бүхэлдээ улсын их хурлын гишүүнийхээ карьераар явж штэ. Өөрөлдөх юм бол нэг хүн бол 8 жил өөрөөгөө энэ улс орны төлөө юу хийж чадах хүн бэ гэдгээ хангалттай харуулах хугацаа. Дээрээс нь үр дүн гарах хангалттай хугацаа гэж бид үзэж байгаа. Тийм учраас бол ер нь бол 2 бүрийн эрхийн хугацаанд угсраад улсын их хурлын гишүүний ажлыг хийцсэн бол 3 дахь удаага заавал завсарлаж ийж, заавал тэр хугацаанд нь өөр улс төрчид энэ улсын их хурлын танхимд орж сууж дуу хоолойгоо гаргаж ийж энэ улс бол сайн хүлээмжшүүлэгдсэн улсын их хурлын гишүүтэй болох ёстой байлээ. Тэгэхгүй бол зүгээр нэг тойргоо додомдоод тухайн тойрог дээр л очил гарчдаг. Тухайн тойрог дээр л очиж гарчдаг. Тэгсэн мөртлөө 30 жил, 20 жил, 16 жил улсын их хурлын танхимд суучгаад тэгээд улс орны амьдрал нь ийм хэмжээнд байгаад байхад хариуцлага хүлээдэггүй, ёс суртахууны хариуцлага хүлээдэггүй, хууль зүйн хариуцлага хүлээдэггүй, иргэдэн ч түүндээ бодтой дүгэл тавьж чаддгүй. Энэ тогтолцоог бол бид хуулийн тусламжтайгаар өөрчлөх хэрэгтэй болж харагдаад байгаа нэг. Нөгөө талдаа улсын их хурлын гишүүд бол сонгогдохын тулд энэ үндсэн хуулийг одоо бидний дааж үржиж байгаа үндсэн хуулийн хүрээнд сонгогдохын тулд тухайн тойргийн ард түмнийг л одоо ямар нэгэн байдлаар бэлэг салга ямар нэгэн байдлаар улсын их хурлын гишүүнийхээ одоо нэр сүрээр юм альсвал одоо цагаан сар наадмаар тухайн тойргийнхаа хүмүүст одоо ямар нэгэн байдлаар бэлэг өгдөг энэ тогтолцоо бол одоо олон жил явж ирлээ. Ер нь бол энэ сонгогчдоо ийм одоо бодтой бэлэг өгдөг том жижиг нь хамаагүй. Энэ тогтолцоо бол ерөөсөө сонгуулийн саналыг худалдаж авж байгаа хэлбэр байхгүй да. За сонгуулийн саналыг худалдаж авна гэдэг чинь зөвхөн сонгуулийн тэр өдөр юм уу? Сонгуулийн сурчлагын үед тэр сонгогчийг татахын тулд бэлэг салга өгөхийг ойлгох биш болчиход байгаа. Тэр 4 жилийн хугацаанд тойргоо усалж ийн гэж ярьдаг нэрийн дор сонгогчдынхаа саналыг худалдаж авах үйл ажиллагаа явуулж байгаа бол одоо өнгөрсөн хугацаанд ч байгаа, одоо ч байна. Энийг бид нар хуулиар хориглох ёстой. Улсын их хурлын гишүүн сонгогчдоо ямар нэгэн байдлаар тэр 4 жилийн хугацаанд юм уу сонгуулийн бүрийн эрхийн хугацаанд сонгуулийн сурчлагын хугацаанд ерөөсөө сонгогчдод бэлэг өгч болохгүй. Энийг хөөцлөх хэрэгтэй. Хэрвээ бэлэг өгөх юм бол энэ бол сонгогчийн саналыг худалдаж авах гэсэн ордлого хийлээгээд тэр улсын их хурлын гишүүнтэй хариуцлагатай оцдог. Энэ хууль эргэцэн боломжийг улсын их хурл өөрөө бий болгох хэрэгтэй байна. Тэгжээж бид нар шударга улс төрчдтэй сонгогчд маань ч гэсэн ямар нэгэн жижигхэн зүйл хурдаж сонголтоо хийдгүү цэвэр сонголтыг хийх боломжийг сонгогчдод бас олгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид ийм одоо өөрчлөлтүүдийг улсын их хурл өөрөөсөө эхэлж хийх хэрэгтэй. Хэрвээ шударга улс төрчдийг Монголын улс төрд оруулж ирье. Иргэдэн сонгогчд нь ямар нэгэн бэлэг салгахгүйгээр сонголтоо чөлөөтэй хийдэг боломжийг олгоё л гэж бодож байгаа бол одоо ийм гарын доор хийч хэрэгжүүлэх боломжтой өөрчлөлтүүдийг одоо энэ улсын их хурлын гишүүд хуулиар санаачлах замаар энэ асуудлыг хийгмээр байна гэж бодож байна.